За өглөөний минь яж нэ. Амин нэг тэгж жаад яна вебкамер өөрөө цариг оруулнаа. За нэмэгдэг үлэн заах ах. Тэгвэл бичлэг оруулахгүй гэдэг. Инхот нэг юм асуусан байна. Энэ манай инхот мөн бэлгүүд биш юм болоо. Нэг юм асуусан. Энэ next permutation-ыг дэлгэрэнгүй тайлбарлаад өгч байна. За next permutation-ийн хувьд бол ер нь энэ хүн төрлөختөн эсвэртэй те. Ер нь альва зүйлийг ингээд нэг эренбэнд оруулах гэдэг те. Зэгцтэй болгох, зэгцэл санагтай те. Ялангуяа энэ бичгийн хүмүүс тэгээд энэ lexicographic order гэдэг нэг юм бэлтжижсэн. Одоо жишээлбэл 3-ын сэлгэмлийн lexicographic order нь энэ аахгүй. Тэгээд за 5% тавьж үзье л да. За 5% дараа нь. За ер нь бол хүмүүс чинь ингээд ер нь л цагаан толгойн дараалт оруулах гэдэг шүү дээ. За юу байгаад байдаг вүлээ. Хамгийн энгийн жишээ гэх юм бол бид зүгээр л 10 жил тахтаал ингээд нэрээрээ ирэмблэгддэг үстэй тэр дараалалаараа. Тэгээд нэг жоохон сүүл рүүгээ өсөхтэй хөөхтүүд бол арай сүүл рүүгээ асуугдана нэтэр гэл тэ. Тэгчмээ бол ингээд А Б В Г Д гэх юм явдаг штэ. Тэгээд яах вэ? Гэхдээ энэ чинь нэг цагаан толгой өсгөний хувьд ярьж байгаа ш. Тэгэнгүүтээ алдар гингүүтээ амар гэх юм бол алдар нь урд орж байгаа шүү дээ. Адилхан амруудын хувьд бол амар болд байж болно тий. Амар төвшин байж болно. Тэгснэ амар зүгээр амраа байж болно тий. Тэгээ эдний хувьд бол цагаан толгойн дарааллын хувьд бол амраа нь урд орно шүү дээ. Бид нар тэрийг бол ингээ хараад мэдчихэж байгаа шүү дээ. Яаж мэдээд байгаа гэдгийг нь одоо бид нэр загварчлаа л дээ. Одоо тодорхойлъё л дээ. Тэгэхээр адилхан өсгөнүүдийн бид нэр ингээд ер нь бол адилхан юм чи эднийг бид нэр ярихгүй байхгүй юу? Шинэ амраа яагаад энд ороод ирсэн юм? Амраа чинь энд байна шүү дээ. Нилээ. Зөв. Тэнгүүд энэ адилхан өсгөнүүдийн бид нэр адилхан юм чинь харьцуулж чадахгүй. Ярихгүй гэсэн үг байхгүй. Би устгаж байгаа юм биш шүү. Зүгээр амруудын хувьд те. Амруудын хувьд бол энэ өсгөнүүдийн бид нэр харьцуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ Аа нэхэндээ орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр амар өөтэй байж болно шүү дээ. Амар төвшин гэдэг. Тэгэх юм бол энэ амар төвшин гэдэг нь шүү дээ. Арай урдаа орох нь шүү дээ. Яагаад вэ гэхээр тэнүүд нь үлдээд тэнүүдийн бид нэр харьцуулахгүй шүү дээ. Дараагийн үсгийг харьцуулна шүү дээ. Гэх мэтлэнд нэг ерөөхдөө санаа яваад байгаа юм л да. Бид нар бол тэгэхээр бүр 10 жилээс сэлгэмлийн эренб гэдэг зүйлийг бол мэднэ гэсэн үг. Тэгэхээр за next permutation-ыг асуусан. Яг дараагийнх нь юу юм бэ гэж. Next гэдэг нь юу юм бэ гэж. Тэгэхээр бид нар сэлгэмлүүдийг ерөнхийдөө яг ингэж дараалалт нь оруулж тавьж байгаа. Одоо дараалалт нь ингээд би 1 3 4 гэдэг тохиолдолд эренбэнд оруулсан байгаа байхгүй. Яг зөв дараалалт нь lexicographic order-аар эренбэлсэн байгаа байхгүй. Тэр тохиолдолд энэний дараагийнх нь энэ гэдгийг би мэдээд байна шүү дээ. Харахад энд бичсэн байна шүү дээ. Энэ бол дараагийнх нь, энэ дараагийнх нь, энэний цаанахаа байхгүй. Энэ бол next permutation-ийн нэг жишээ. Гэхдээ бид нар бол одоо next permutation-ыг бүтээл та тий. Жишээлбэл 5 8 3 2 за. За энэ next permutation юу юм? Энэ next permutation бол энэ өрийн баригс бол next permutation гараад ирнэ л дээ. Энэ бол 5 4 гэдэг. За энэний next permutation юу юм? Энэний next permutation бол 5 8
одоо энэний дараагийнхыг нь олох гэдэг шүү дээ. Би яга 5-8 гэдгийг хараад илэрхий мэдээд байна вэ гэхээр ямар нэг элементийн хувьд өөрөөс нь бага элемент урд нь байгаа гэвэл дараагийн сэлгэмэл нь энэ байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо энэ 292 чинь бол 29-өөс бага байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо бид нэр 582-ыг бол оролдохгүйгээр энэ хэсэг дээр сэлгэмэл хийх нь дараагийн сэлгэмэл олдно гэдгийг бид нар мэдчихээн гэсэн үг. За тэгэнгүүтээ дараагийн сэлгэмэл нь энэ хоёрын хувьд бол эдгээр ч юм бол бүгдээрээ юу яцсан шүү дээ. Өмнөх элемент нь дандаа өөрөөс нь их байгаад шүү дээ. Тэгэхээр тулцсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг одоо яг дараагийн утга дээр нь явуучих хэрэгтэй гэсэн үг. Дараагийн утгыг эндээ сайн тий. Дараагийн утга нь 4 байгааз 4. Тэгээд дөнгөж 4 тавигдчихж байгаа учраас хамгийн ихний тохиолдолд болохоор нөгөө босод элементүүдэд эренбэлчдэг тий. 2 5 9 гэдэг. За энэ бол яг дараагийн сэлгэмэл нь гэсэн үг. За тэгээд яг саяныхаа дүрмийг одоо бид нэр хийх нь шүү дээ. Өмнөх элемент нь өөрөөс нь бага байгаа гэвэл тэрэн дээр л сэлгэмэл хийгдэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 5 8 4 2 энэ хоёр байгаад шүү дээ. Өмнөх элемент нь өөрөөс нь бага. Тэгээ энэ хоёрыг л байршуулчихна гэсэн үг. Саяны дүрм. За нэг иймэрхүү л аргаар явдаг. Энэ next permutation бол за энэ дээр явахгүй энэ. За энэ хоёр дээр сэлгэмэл явах нь шүү дээ. Дараагийн үйлдэл нь. Тэгээд хоёрын дараагийн утга нь 5 тэ. Тэгээ 29. Нэг иймэрхүү байдлаар next permutation явна дөө. Явгee. Ер нь санаа нь бол зонцлогын дарааллыг олё гэдэг. Санаа нь бидний хувьд бол next permutation гэдэг нэг сайхан функц байж байгаа тийм. За тэрийг хийе л да. Манай нэг онлайн компайлераа энэ ажиллагаа болцсон лээ. Хацаад байдаг болсон лээ. Энэ бид энэ программыг ашиглаж байгаа. Гараад болж шүү дээ. За энэ дээр чи next permutation чи алгоритм дотор байгаа. Тэгэхээр зөвхөн ийм л дээ санаа бол за бид нэр нөл дээр тий. За хэд дээр ч үж болно л. За 0 дээр хэдэ. За сайн галж хийчихлээ тий. Нэг. Тэгэхээр даач залхуурахгүй очичдөө. 6 байсан тий. За 1 нь 8 2 нь 2 3 нь 9 4 нь 4 юм уу? Энэ яасан 2 нь 2 4 нь 4 яасан гоё гараад байна. 5 5 ч гэх шүү дээ. За яах вэ? Тохиолдлоо. За энэ хийдэж яах вэ? За бид нар одоо ингээл та зүгээр хэрвээ next одоо бид нар энэ функцийг тайлбарлах гэж байгаа шүү дээ. Next permutation A-гийн хэд элемент тоглоо? 5 гэдэг чинь 6 элемент байгаа шүү дээ. 6 элемент 6 инч. Тэгээд энэ next permutation байвал одоо энийг хэрвээ next permutation утга байвал next permutation дээр нь аваачсан байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ нөхрийг. Тэгэхээр юу лээ? Дахлаад юу н одоо юу байгаа гэдгийг нэг хэлчих тээ. Одоо юу байгаа? За тэгээд next permutation гэдэг функц дуудсны дараа юу болж харъя те. За үзье.
Тэгэхээр биш үү? Энэ агаас тэ манайх ч наа болоо. За тэнгууд гарч байгаа шүү дээ. Манайх ч хаана байлаа? 5 8 2 9 5 шүү дээ. Дараагийнх нь энэ баггүй. За тэгээ энийг бүр ингээд дуустал нь явуулаа гэх юм бол ингэж болно те. Бүр энэ юм биш. Юу бахан 5 2 5 ороод ирв. Манай 2 5 таа байгаа шүү дээ. За тэгээд ийм их байгаа юм шүү дээ. Эндээс эхлээд миний бичсэн бол ингээд явж штэ 5 4 4. Би бол гайгүй шилэмжлэг гайгүй хийгээд хийсэн юм штэ цэжрээ. За тэгээд бүр ихнээс нь явуулъя гэх юм бол одоо энэ 6 тооны шилэмжлэг бүр ихнээс нь явуулъя гэх юм бол зүгээр ирмэлчин те. Ага. Гэл ирмэлчин. Тэгмэл эдгээр чи ирмэлээ ачиж ш. Тэгээ бүр ихнээс явчих гэсэн. Тэгээ бүр их юм гарч байгаа. Тэгээ бүр энэс эхлээд за next permutation гэж нэг юм л юм байна. Тэгээд энэний гол нэгдүгээр lexicographic order-ыг олох шаардлага биднэрт амьдрал дээр айгүйх тулгардаг. Нэгдүгээр хоёрдугаар болохоор ерөнхийдөө бүх боломжийг олох тохиолдлууд дээр бид нэр энэ сэлгэмлийг нэг аргачлалаа болгож үздэг. Тэгээд дарааллаа ингээд олж байгаад яг эренбитэйгээр ингэж үздэг гэсэн үг шүү дээ. Жишээлбэл 2 оронтой за 6 оронтой хэдэн тоо байгаа вэ? Мөн үү? 6 оронтой тоонуудын цифрүүдийн нийлбэрээс хамгийн ихийг ол энтер гэл тэгнэ шүү дээ, тий. Тэгэнгүүт бидний сэлгэмэл мэлэмлийг ашиглаж болно л гэсэн үг юм байна. Тэгээ иймэрхүү бодлогонууд зүүндээ таарлаа. Гэхдээ энэ чинь нэг амьдрал дээр бол мэрсэр хүмүүс анзаарахгүй таарлагддаг. Програмчлалтаар бол баг юм everyday толгордог зүйл байдаг шүү. Сэлгэмэл бол. Тэгэхээр энэ санааг сайн мэдчихвэл зүгээр. Тэгээд байнга сэлгээд авах next permutation-ыг хэрэглэх тохиолдол нь юу юм гэхээс сэлгэмэл бол амьдрал дээр програмчлал дээр бол өстой байнга. За нэг ийм санаа байна. Тэгээ би ч next permutation дээр дутуу юм байна. Одоо би нэг анхныхын тохиолдлыг энд хэвлэж байгаа болов. Анхныхын тохиолдлыг би хэвлэхийн тулд энд нэг ийм юм бичиж байгаа шүү дээ. Илүү. Гэхдээ энэ яг энэ дотроо байгаа даа шүү дээ. Тийм учраас do while дотор ичдэг. Тэгэх юм бол эхлээд ямар ч байсан нэг хэвлэнэ. Тэгээд ажиллана гэсэн үг. Тэгээ ингээд би код хэмжиж байгаа байхгүй. Do while ашиглах юм бол тэр next permutation-ыг юм do while дээр ашиглаад do while хийж ашиглах нь арай илүү. Яг энэ бичиглэл нь арай илүү түгээмэл хэлбэрлэх гэсэн үг л дээ. Тэгээд энэ дотор тухайн сэлгэмлийн тухайн нөгөө нэг occurrence гэх юм уу та. Тухайн юун дээр тухайн permutation дээр нь хийх үйлдэл энэ дотор хийчихнэ гэсэн үг. Юу ч хийж болно шүү дээ. Цэврүүдийн нийлбэрийг олно. За нэг тийм санаа. За тэгээд энэ хиний инхтийн асуултанд хариулъя. Энэ манай дүү инхт мөн баха. За нэг юм байна. Next permutation нэг иймэрхүү байдлаар ингэж хэрэгэлдэг. Мэдээж энэ бол string дээр бас ажилладаг тийм. String дээр бас ажиллаж болно. Жишээлбэл одоо зөндөө үзүүлсэн баха. Юу гэдгийг өсгөө гэдэг тийм. Тэгвэл өсөг давхцахгүйгээр нэг юм хэлдэг тийм. Тэгээ энэний тэгэнгүүт эхлээд ирэмблэн тийм. Ирэмблэхдээ string-ийн begin string-ийн end гэх юм байл л дээ ирэмблэхдээ. За тэгэл next permutation string-ийн begin string-ийн end. За тэгээд бид зүгээр string гэвэл гэдэг юм шүү дээ.
Энэ бас яач вэ? Энэ салгалсан. Энэ GD онлайн GDB энэ дэлбэрч байгаа юм байна л да. Дээрээс хөвшил гатаад тах юм. Энэ хаана вэ? Алтаа хаасан уу те. За. Юу болчих вэ? Энэ юу вэ? Ингэхгүй шүү дээ тий. Энэ хэрэггүй шүү дээ. Стринг чинь бид нар юу вэ? Шууд ингээл болоо шүү дээ. Тэгээд саяны энэ 3 үсгийн бол өн эрэмблэгдэггүй шүү дээ. Эрэмблэгч ч тий. Эрэмблж байгаа тэгээд ингээ бүх сэлгэмлийг нэмэлж байгаа байхгүй. За ингээл хэрэглээ бол зөндөө байгаа. За дуслаа.